Гаден сүүлийн нэг жилийн хугацаанд л нэг хурл гишүүд өөртөө зориулж хууль гаргадаг, тэрнийг баахан өмөрдөг ийм л боллоо. Өршөөлө хуулиас эхлээл. Одоо энэ тойрог моргийн томон дээр чинь болвол дарга нарын захиалгал явж шít. Одоо тэр хинтэд 76 мянган хүнтэй байхад 3 тойрогтой болгоё гэж ороод ирж байна. Гарамгава тэр захиалгал байгаа шít. Чи арай худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та нар юугаар ч энийг тайлбарлаж чадахгүй шít. Энэ одоо төрийг хөвчилж байгаа юм байна л да. Сонгуулийн тойрогуудыг хөвчилж байгаа юм байна л да. Тэгээд өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг өсөргээд ийм л юм хийгээд оруулаад ирж шít. Тэр даалгаврыг та нар биелүүлж шít. Биелүүлж шít сонгуулийн хорооныхаа. Та нар битээ худлаа хэлээд байгаа ч. Та нарын тайлбар чинь ямар ч шалгуурт багтахгүй шít. Даргын захиалгал явж шít энд чинь. Энэ шудраг биш байдлаа болчих шít. Ер нь одоо над юу бодогдож байна вэ гэхээр энэ тойрог мориг тогтоодог юм их хурл өөр дээр авч байгаа нь буруу юм байна. Цаашдаа сонгуулийн хороо асуудал шийдэ явдаг хуулийн өөрчлөлтийг хэрэг ер нь цаашдаа гарах юм байна. Яахлаараа ижилхэн нутагтай ижилхэн хүнтэй хоёр аймгийн нэг нь 3 болгоод нэг нь 2 болгоод ороод ирдэг үлээ. Энэ чинь эгдэг үргээд шүү дээ. Тэгээд Эрэ тэнгис судалгаа гэж нэг юм улс төрд байдаг л да. 2 дугаарт орж чадахгүй болохоор тэр 2-т яагаад орохгүй байгаа юм Гарамгаваатар жишээ нь. Тэгээ 3-т магадгүй гэхлээр л тэрэн зориулж та нар хинтээ дээр нэг нэмэх гэж оруулж ирж шít. Энэ чинь ариун явдал муу юм уу? Шудрагаас муу юм уу энэ чинь? Ямар юмараа нүрээрээ та нар энийг тайлбарлах юм? Ийм утгагүй байж болохгүй шít. Ингэж өөртөө зориулж төр хөвчилж болохгүй шít. Ингэж өөртөө зориулж тойрог тогтоож болохгүй шít. Одоо энэ ардчилсан намын бүлэг дээр гарсан саналаар энэ жижиг 3 дүүргийг баахан өсрөх санал урж ирэх юм шиг байгаа. Налаах Сүхбаатар руу өсрээд, Бааханга Чингэлтэй рүү өсрээд, Багнуур Хангуулуур өсрөх гэж энэ хааш өсрөх гэж. Одоо байтлаа бүр дүүрэг өсрөгдөг болж эхэлж байна нэг хурл. Гэхдээ энэ чинь ариун явдал мөн үү? Гэхдээ та нар нэг ингэж энэ төрөөр тоглодгоо болчих шít. Ингэж төрийг хөвчилж явах нь адал балмад балиар уралдгаасаа болчих шít та нар. Ямар муухай шудраг бус, ямар муухай ирээ цээргүй, ямар муухай ил цаанда гарчихсан дээрэм тунууд энд явж байна. Сонгуулийн хорооныхан та нар толгойтой юм бол өөрийнхөө саналыг оруулж ирэхгүй ямармаа хийж юм бүдлээ оруулж ирсэн та нар. 76 мянган хүнтэй аймаг 2 суудалтай байх хэвчэн бол Сүхбаатар тэр хинтээ хоёрт нь адилхан суудал хуваарлаач. Дэнднээ гэхэд арай хитэрч байгаа юм биш үү? Ийм санал төлөхөд байгаа гişүүд одоо энэ төр улсаа бодоод нэг болчихоо шүү дээ. Энэ балиар юмнасаа тэгэл очоод өрсөлдөө шүү дээ. Одоо байтлаа бүр надад санал өгөхгүй гэсэн хэсгээр аймаг. За